эцэг эхчүүд хүүхдүүдтэй өглөө гэж ярьдаг. Хүүхдүүд ч гэсэн ээж аав өглөөд ийн гэж ярьдаг. Гэтэл өглөх бол маш чухал. Яагаад өглөх их чухал вэ гэхээр өглөх бол тэр хүүхдийн ой тоонд нь ортол нь мартагдахааргүй, толгоонд нь, тархинд нь програмчлал суух хэмжээний тийм хүчтэй байдаг. Гэхдээ бид нар өглөхтэй их утга учиртай өглөх ёстой. Өглөх нь бол ингээд юм давтамж дүүлдэл учраас тэр хүний тархинд нь оюун ухаанд нь их хүчтэй нөлөөлдөг бол бид нар яг энэ арга техник ашиглахдаа маш зөвөр өглөх ёстой гэсэн үг. За нэгдүгээрт өглөхтэй яах вэ гэхээр эерэг үгээр илэрхийлж өглөнэ. Жишээлбэл зарим эцэгчүүд бол чи ингэх юм бол муу сурна, олигтой ажил олж чадахгүй гэдэг дандаа нэг ирээдүйд гарах эрсдлийг нь сөрөг талаас нь хэлдэгтэй. Энэ чигээрээ чи олигтой явахгүй ч гэдэг юм уу. Ингэж өглөхгүй. Яаж өглөх вэ гэх юм бол чи ингээ хичээлээ сайн хийгээд ивэл те амжилттай сайн суралцсан. Чи аж аргалтай, чи амжилттай одоо те ажиллаж хөдөлмөрлөнөө. Тэ одоо чи мөнгөө ингээ сайн ингээ хэмнээд авах юм бол чи ингээд баян болноо. Санхүүгийн эрхчлөлд хүрнэ. Мөнгөний одоо асуудал болно ч гэдэг юм уу. Ингэж нөгөө эерэг талаас нь өгүүлж үр дүнгийн ингээ хилээд авах юм бол хүүхэд бол одоо санаж сэрэгтэн туслана гэсэн үг. За хоёрдугаарт өглөхтэй бэлэн зүүрд зүг ашиглаж бол тун зүгээр. Одоо ингээ хүүхдүүд чи юм ингээд ихлүүлээд орхио явчихдаг шүү дээ. Тэнгүүт нь давс хийвэл уустал, ажил хийвэл дуустал гэж үг өгд юм аа. Аливаа ямиг дуусгачаар одоо ингээд одоо тийм ээ үр дүнийг ингээд тултал нь одоо амсгуулнаа ч гэдэг юм уу. Жишээлбэл манай ээж бол тэгдэг гэсэн. Чи өнөөдөр хийх ёстой юм аа ингээд хийчихээ. Тэгээд саяны зүрд зүгийг ингээд хэлсний дараагаар маргааш нь чамд хин нэг нь хийгээд өгсөн юм шиг, ээж хэдийн юм шиг ингээд тий хийгээд өгсөн юм шиг тийм мэдрэмж авдгаа гэдэг үг бол мэд ойдлоо одоо үргэлж суусан байдаг. Тэгэхээр яг ингээ хэлгээд байгаа санааг чинь орлох, илэрхийлэх тийм зүрд зүгийг олоод тэгээд тэр зүрд зүгээр үглээрээ. За 3 дугаарт ингээд үглээд дэдгийнхаа учир шалтгааныг айгуу сайн хэлмээр байна. Би чамд ингээ олон дахин давтаж ингээ хэлээд дэдгийн цаа шалтгаан нь би ингээд амьдрал дээр ингэж алдчихсан юм аа. Энэ алдаанаас суралцахын тулд чамайг одоо бага алдаа гаргаасаа илүү их оноосоо гэдэг утгаараа ингэж олон дахин хилээд байгаа шүү гэдгийг учирлаж хэлээрэ. Ингэх юм бол таны энэ өглөх өөрөө их хүчтэй. Тэгэхээр өглөх маань бол байгаа онж танаа үр хүүхдүүд чинь бол зөвөр үлгэрлэж зөвөр нөлөөлнө.